За хэргийн төлөө бол бид бараг нүдэ явсан байна. Хэргийн орчих хэмжлэг зориулж байгаа. Үндсэндээ бас жоохон болж ирж байгаа юм байна. Өвчий ажиллагаа ямар нэг юм бэ? За энэ яг нэг харьяа хэлбэг хийж байна. За тэгвэл ийм нэг бодлого юмраа эхнийх дээр харагдаа. Иргэн шүүхт хэмжиж гаргажээ. Өөрийн оршин суудаг орон сууцны орчин олон жил засвар хийгдээгүй тул шатан нурсан, бохор, халаалтгүй, гэрэлгүй амьдрах нөхцөл тун тааруудад холбогдох хэрхэн байгууллагыг албан засвар хийлгүүлэхийг үүрэг болуулахаар хэмжлэгийн шаардлага тодорхойлжээ. За нэг ийм хэмжиж гарлаа гэж байна. Үнэхээр ёстой амьдрах нөхцөл алгаа баг ингээд шатаар явхлаар доошогоо дурж унчих гэдэг юм. Гэрэлгүй, халаалтгүй, фар мөлдөө дууссан гэдэг. Ийм юм бол хууч орон сууцнууд бишгүй л байдаг шүү дээ. Тэгээ одоо би хүн байнга амьд явах хэрэгтэй, эрүүл саруул орчинд амьдрах хэрэгтэй. Энийг одоо буруу тайлбарлуудаар засвар хэлбэлээд өгчээ гэдэг юм шүүхэд хэмжил гарлаа гэж бодъё. Энэ юу нь болохгүй вэ? Миний одоо түрүүний ярьсантай холбоотой. Энэ хэмжил болохгүй зүйл юу вэ? Үнэ. Өөрөөр хэлбэл тодорхой бус байдлаар хинээр ямар үйл хөдлөл хийлгүүлэх гээд байгаа, хинээс юу нэхэд байгаа гэдгийг тодорхойлоогүйгээр нэхэмжлэл байж болохгүй. Одоо суугаас болов. Тэр одоо суугч байдаг юм уу, орон сууцны конторч байдаг юм уу, тийм нэг компаниуд байдаг шүү дээ. Эсвэл одоо мөнгөний засаг захиргааны засаг дарга байдаг юм уу, хорооч байдаг юм одоо бүүмэд тийм ээ. Аль нэгэнд холбогдуулж заавал нэхэмжил гарахгүй бол шүүхийн асуудлыг шийдэж чадахгүй. Шүүх өөрөө санаачлагаараа энэ харсаар л одоо сайн хэлэхээр сөөхөл юм шиг байна. Сөөх наашир гэл тийм ээ. Сөөх хэмжлийн хувийг гардуулаад хариуцагч болоход явчих болохгүй. Энэ бол шүүхийн буруутай үйл ажиллагаа. Яг сөөхөөс албагүй юу? Хэн хандхаа хэнийг хариуцагчаар татхаа мэдэхгүй байвал яадаг юм бол хэнийг хариуцагчаар татахгүй байхыг мэдэхгүй ч байж болно тийм ээ. Тэгэхээр тэр хүний хувьд бол шүүхэд их хэмжил гаргах биш. Өгөөлөгчдөр эсвэл хуулийн зөвлөгөөх газар очоод би одоо яах ёстой вэ? Конторт нь хандах ёстой юм уу? Сүүхт хандах юм. Энэ олон байгууллагч учраас олгооч таа тийм ээ. Гэхдээ шүүхэд нэг хэмжил гаргахдаа заавал сөгөгөө заасан байна, хороогоо заасан байна, контороо заасан байна. Тэгэхгүй бол шүүхийн зүгээс энэ ажиллагаа нөгөө шүүх хэрэгжүүлэх төр том механизмыг хөдөлгөж чадахгүй, иргэний хэрэгээ үүсгэж чадахгүй болж байна. Иргэний хэрэг үүсгэж чадахгүй болохоор шүүхийн зүгээс явах дээр нэхэмжлэг хүлээн авах талбарт. Та хариуцагчаад одоо болгоо. Тэгэхгүй бол болохгүй байна гэх. За тэгэхээр одоо энэ бол боломжгүй гэдгийг та нар ойлгож үндсэн зарчмын хувьд ч болонгүй ерөөсөө үйл ажиллагаа явуулахад хэнийг дуудах юм тийм ээ. Тэгэхээр энэ хэрвээ ингэж нэхэмжлэгийг үйл аваас татгалзчихлаа гэвэл жишээлбэл одоо та нар сууж байгаа бол өөстөө өвшин хүн сурч гаргаад ядарсан иргэний өргөдлийн хүлээж авахгүй буцаажээ гэж бичихгүй байна. Үндсэндээ бол хэрвээ зүгээр юм популист банкар хандах юм бол гонёрэ тэр байрны нуурж унах гэж байгаа. Тэнд өстөө нэр ядарсан мó ёстой нэрээ үл гараа өгч чадаад тэгээд түрээс дараа ороод өөрийгөө хамгаалуулахаар шүүхэд татсан чинь шүүхэд ингээд авахгүй гэдэг. Яг үний өргөдлийг аваагүй наас гэдэг юм. Ингэж юм бол зөвхөн яг цагаад болохоор энэ бол шүүхгүй л байгаа хаа гэж. Энийг бол та нар ойлгож хэлж байна тийм ээ. За одоо дараагийнх нь бас ингэж байж магадгүй юм хэлбэр. Дараагийн бол Иргэн Эрдэнтээс нархан орохоор чиглэлийн автобус зорчжээ. Чиглэлийн автобус гэдэг бичтэл одоо нэг харж явж байгаа юм байна тийм ээ. Эсвэл одоо том болж байна. Дарханд ирэхэд ачааны хэсгээс нь тийш нь алга болчихжээ. Улсын явдлын талаар цагдаагийн байгууллагад хандсан боловч түүний онолыг шүүхэж шийдвэрлэжээ. За одоо ингээд юу яах вэ? Одоо том автобусыг ингээд доогт хийждэг ч юм уу, дээр нь үрждэг ч юм уу байдаг та эсвэл алсны багаж хийдэг юм. За ингээд очих газар очиод нэг чамдаа авчихсан чамдаа байна. Тинжинэ хаягдчих юм уу, замдаа босож байхад бол хаяг юм уу, өөртөө баг болж жолоочны хэлээгүй миний юм алга байна гэсэн өөжи өөрийнхөө юм уу яасан байсан ч юм уу байгуулж юм хайж гэх юм тийм ээ. Тэгэхээр цагдаа хандчихээ. Цагдаа хандхаар цагдаа хөдөлгөөрөө энэ асуудлыг шүүх шийдэх юм аа гэж албан бичгээр шүүх шийдвэрлэжээ. Одоо юу гэх дахны цагдаагийн хэлц татчих байсан чинь дахны сумдуулж шүүхжээ. За шүүхийн зүгээс яг тэрийг асуудлыг иргэний хэрэг үүсгэж шийдвэ. Хэрэг бүртгэл. Хэрэг бүртгэл гэдэг ойлголт угаасаа эрүүгийн хэрэг юм. Цагдаа үргэлж үзүүлэх наад чинь эрүүгийн
асуудал биш ээ. Иргэний журмаар шийдвэрлэдэг. Та мөнгөө төлөөд билет аваад тэр автобусанд суугаад дэвсэлтийн гэрээний харилцаа үүссэн. Энэ дэвсэлтийн гэрээний харилцааны явцад одоо юу гэдгийг тест чинь алга болчихж байгаа чинь тэр энийг бол шүүхийн журмаар шийддэг юм аа. Юуны гэрээний харилцаанаас үүссэн байдаг л зүйл. Энэ бол гэмтэргийн шинж бол байхгүй. Тэгэхээр бид нэр эрүүгийн хэрэг үүсгэхгүй. Шүүхийн журмаар шийдвэрлэх юм аа гэдэг албан нөгөө хүндээ хэлжээ. Тэгээ албан бичгээр түүний нөгөө өргөл гомдлоо шүү дээ. Тэрийг шүүхрээ шилжүүлжээ. Энэ тохиолдолд шүүх маань аваад иргэний хэрэг үүсэхгүй. Хэмжлэгч хариуцагч нөгөө жолооч ч юм уу жолооч хэлдэг байгаа шүү дээ нөгөө микроха жолооч юм. Баримт байгаа хөө байгаа. Хамгийн гол нь одоо нэг хуудас төр хүний цагдаа тавцсан гомдол байж байгаа. Түүнийг нь ингээд нөгөө цагдаагийн хэлцээ юу байцаагч бушууч батгээд шилжүүлж. шийдэхгүй шүү дээ. Яагаад хэмжлэхгүй юм чинь дээ. За одоо энэ нөгөө бидний яриад байсан нөгөө диспозитив зарчим байгаа байхгүй. Тэр хүн нөгөө ачаагаа алдсандаа гомдож байгаа юм. Шүүхэд очиж гомдож байгаа, цагдаад очиж гомдож байгаа. Тийм ээ. Амьдралтаа гомдож, гэртээ гомдож байгаа, гудамжинд гомдож байгаа, ажил дээр очиж гомдож байгаа. Юу нь бол гомдол тасрахгүй байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэр мөн жолооч өстой. Тэгээ манай амьдрал чи яадаг вэ? Зүгээр байсан бол бүр ингээд хэрүүлээсээ болоод нөгөөдг нь бүр нөгөө чамдаанаас халиа явчихдаг тийм ээ. Тэгэхээр яаж ийм гэхээр бид нар түрүү ярьсан нөгөө диспозитив зарчим тийм ээ. Хинт холбогдвол юу нэх үү, хэдийн хэмжээгээр нэх үү, угаасаа нэх үгүй юу гэдэг асуудлыг хүн өөрөө шийдвэрлэнэ гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ уднаас юу гэдгийг цагдаа бол харахад тийм ээ энгийн нүдээр харахад бол тэр муу аад бол тушуулах гэж за ингээд энэ нэг хэмжил гаргаад ингээд тэгжсэнээс би шүүх рүү шилжүүлчихье гэдэг. Уг нь бол илүү дөт зам гаргаад ирсэн юм шиг байгаа ч тийм ээ. Шүүхтэн шилжүүлэлтээ шүүх нь яачлаа би нөгөө аад бол нэлээд тус болоод байгаа юм шиг харагдаад байгаа. Тэгтэл бол үгүй байхгүй юу. Шүүх бол тэргээр иргэний хэрэг үүсэхгүй. Цагдаа тандсан үйл баримт нь тодорхой байгаа болохоос шүүхэд хандмаар байгаа үгүй гэдгийг нь бол хийж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ийм бол иргэний хэрэг үүсэхгүй. Одоо яг л цагдаа маань одоо жигний тохиолдол баг байхгүй л дээ. Цагдаа маань хариу үгүй шүү дээ. Таны энийг ингээд шалгаад эн чинь бол иргэний хэрэгцээ харилцааны асуудал байна. Тийм болохоор энэний асуудлаараа тэр шүүхэд хандаарай гэдэг албан бичгээ өгчих нь. Тэгэхээр яах вэ гэхлээрээ за тэгвэл эн чинь шүүхээр шийдвэрлэдэг юм байна. Тэгвэл би шүүхэд хэмжил гаргая гэж. Шүүхтэй хэмжилээ гаргахгүй байх уу? Тэгээд залхаар болиоч гэж бодох юм бол яаж мэдэх вэ? Тэрийг бол уцаар шийднэ. Энэ маань өөрөө нөгөө диспозитив зарчмын чинь эхлэл нь тавьж эхэлж байгаа. Зүгээр би одоо анх шүүгч болоод яж хахад бол тийм юм бол одоо хэдхэн жилийн өмнө гэж одоо хэдхэн жилийн гэж бодоо арай 10 жил биш юм аа. За нэг 15 жилийн өмнө бол ердийн үзэгдлээс нь цагдаагаас прокуророо шилжүүлждэг. Тэгээд иргэний хэрэг үүсгээд тэгэж шилжүүлээгүй ингээд буцаа одоо хүндэн буцаагаад өгөх юм бол энэ хүнийг чирэгдүүлээ чи шууд шүүхтэн шилжүүлэхгүй яасаа ядарсан хүн ингээд очоод шийдүүлчих байсан. Тийм бол байсан нь байсан. Одоо бол үгсэндээ өнөд арайч тийм баггүй хаана одоо өдөр байт юм уу юм байна. За одоо дараагийнх нь бодлоо. AB2 гэрлээд 10 жил болжээ. За AB2 эхнэр нөхөр хоёр байжсэн. Нөхөр Б сүүлийн 3 жил бүгд Солонгос улсад ажиллаж тийм дөөр гэрүүлтэй болжээ. За Абаас гэрэлтэй туслуулах хүсэлтэй байгаагаа өөрөө эцэг ихтэй мэдэгдэжээ. За тэгэхээр Б-ийн эс шүүхэд нэг хэмжил гаргажээ. Тэр хүн чинь өөрөө нөхөр нь өөрөө шүүхэд хэмжлээс гаргах хэрэгтэй юм биш үү? Санаа нь зөв. Тэгэхээр нөхөр маань солонгост байгаа шүү. Ирэхэ болчихсон тийм. Тэгэхээр яаж юм гэхээр би одоо энэ чинь өөрөндөө суучлаа. Аав дээр амьдрал дууслаа. Аач одоо тийм чинь хүнтэй бас суусан байгаа үстэй. Ээж минь аав минь юу яцхтаа гэрэлтэй туслуулчих да. Шүүхээр очоод гэрэлтэй туслуулчих. Тэгээ аав яшаар яахгүй бол. Би өөрөө нэг хэмжил гаргах хэрэгтэй. За би өөрөө нэг хэмжил гаргах хэрэгтэй. Хэмжил байна. Гэхдээ хоёр өөр газрын хэмжилэл байж болно тийм ээ. Гэтэ өөрийнхөө нэгдэл одоо шинэ хэмжлэг бичээд одоо Монгол улсад одоо яг энэ биелэлтийн харилцаанд зөвхөн намайг энэ хүн төлөөлнө гэд юу яаш одоо өөрийнхөө төлөөлөлтэй гэж яаш. бичиг хэмжиг тэгж байна. За ерөнхийдөө бол яригдах ёстой зүйлүүд бүгдээрээ л ярьж байна. Хэмжлэлийг өөрөө гаргах ёстой. Өөрөө ирж болохгүй бол хүнд итгэмжил зүгээр төлөөлөл байж болно. Техникчдийн ер нь бол яг байх ёстой л асуудлыг хэлцэж байна. Одоо цөмөр энийг нэгэн цаг байж байгаа болохоор төвчлөөд өвчээ.
Ер нь бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар ч ажиллагаа байсан. Гэр бүлийн эрх зүй, хөдөлмөр эрх зүй, иргэний эрх зүйчид ерөөсөө л иргэний хэрэг шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэнчээ хуулийн этгээдч өөрөө хуулийн этгээдч иргэн өөрөө бие эсвэл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоно гэдэг үг байна. Тэгэхээр өөрөө орж болно, төлөөлөгчөөр оролцож болно. За төлөөлөгчөөр оролцоно гэж та нарын хэлээд байгаа бол нөгөө итгэмжлэлээ гаргуулад энэ хүн миний оронд орж байгаа шүү. Би бол ерөөсөө энд байхгүй юм шүү гэж тэр төлөөлж байгаа этгээд нь ямар ч юм хилэмгийн доломгоо хүн байж болно, ах トゥ хамаатан садан байж болно, тийм ээ, өмгөөлөгч байж болно, хулжин мэдлэг өндөртэй хүн байж болно, угаасаа заргалдах томтой хүн байж болно, юу ч байж болно. Ямар ч байсан тэр хүнийг л надаас дээр юм аа, энэ л миний өмнөөс ямар ч байсан ялчих байх гэж бодоод төлөөлөл явуулчих чаа. За төлөөлөл хийж байгаа тохиолдолд би орохгүй, миний оронд энэ хүн орж байгаа шүү гэд өөрийнхөө биеэр оролцох эрхээсээ татгалзаад төлөөлөгчөөр дамжуулж явж байгаа. Тэгэхээр аль ч юм дээр байж болно. Гэр бүлийнх дээр байж болно, хөдөлмөрийнх дээр байж болно, иргэнийх дээр байж болно. Гагцхүү би яагаад энэ гэрлэлт цуцлах асуудлыг сонгож авсан бэ гэхээр та нар өөдөө зөв. Үнэхээр нэхэмжлээ өөрөө гаргах ёстой, нэхэмжлээ гаргаж байгаа гэдэг нь шүүхэд мэдэгдэх ёстой. Оролцох гэдгээд нь бол ээж ч юм уу аав ч юм уу байна гэдгээр илэрхийлсэн байх ёстой. Солонгосоос ирж чадахгүй тэн чинь харилцсан байгаа нөхөр юм бол харлаагүй ч байсан одоо заавал харлаад явах гэдэг юм. Албан ёсоор байж гэж бодъё те. Тэгэхээр бол элчин консулийнхаа газарт очиод өөрийнхөө тэр итгэмжлэл төлөөлөгчөө томилсон юм дээр баталгаажуулуулраггүй шундангаар ирүүлээд ингээд байж болох зүйл. Энэ болгоны бүгдээрээ яачлаа. Өөрөө жолцож болно, биеэр жолцож болно. Гэхдээ өөрөө тэр хүн өөрөө гаргаж байгаа гэдгийг илэрхийлсэн байх ёстой. Тэрнээс биш аав нээж манай хүүгийн гэрэлтийг цуцлаад өгөөч гэж мэдээж болохгүй тийм ээ. Энэ бол одоо арай жоохон гүнзгий юмд ороод ирээ. Юу вэ гэхээр энэ гэрлэлтийн асуудлыг яагаад сонгосон бэ гэдэг юм хэлэх гэсэн. Иргэний хэрэг дотор болгоноос би түрүү хэлсэн юуны гэрүүлийн маргаан дээр ч төлөөлөл байж болно. Иргэний одоо гэрээний маргаан дээр ч төлөөлөл байж болно гэсэн бол гэрлэлтийн маргаан дээр бол арай жоохон онцлог байдгийг. Гэрлэл гэдэг маань өөрөө юу юм бэ? Гэр бүл гэдэг чинь юу юм бэ гэхээр тийм ээ сайн гайс хөдөлгөөний үндсэн дээр, сайн бүрийн үндсэн дээр тийм ээ хамтын амьдрал зохиох зорилгоор үр хөвгтэй хүмүүжүүлэх зорилгоор гэр бүл болдог баталгаатай. Тэгэхээр гэрлэхдээ тийм ээ албан хүчээр гэрлэх болдгоо. Албан хүчээр биш юм аа. Яг үнэхээр хайр сэтгэлийн үндсэн дээр өөрийнхөө хүсэл зорилгоор гэрлэж байгаа маа гэдгийг гэрчлэх зорилгоор гэрчиж байдаг тийм ээ. Та нар одоо хурмаа ихэд нэг гэрч бэлгэн гэдэг тэр чинь өгөөний хажууд бүтэлтэй хүн юм байгаа шүү дээ. За хурмаа хийхгүй зүгээр бүртгүүлдэг штэ. Тэгэхэд хүртэл гэрч байх ёстой. Тэр гэрч чинь ерөөс тэр чинь бол олон улсын гэрээн дээр тусгагдсан, пактн дээр тусгагдсан байдаг зүйл байхгүй юу? Хэрвээ гэрчгүйгээр бүртгэсэнгүй гэрэл байх юм бол энэ хүчин төгөлдөр ус байна гэсэн зохицуулт жишээ нь тэр юуны конвенцэн дээр байдаг байхгүй юу? Энэ юу хэлж байгаа юм бэ гэхээр гэрлэлт гэдэг өөрийнх нь онцлогоос хүн өөрөө хүсэж иж гэрлэх гэж шүү. Нөгөө нэг богтолдог мардаг янз бүр юм биш үү тийм ээ дарамтлагдаг тийм ерөөсөө хүн төрөлхтний түүхэнд их байсан учраас энэ маань өөрөө бүр ингэж эрчим хэмжээ болсон байхгүй юу. Тэгэхээр энэ хэмжээгээр гэрлэлттэй сайн дурын үндсэн дээр гэрлэлтийг бол салахтаа бас сайн дурын үндсэн дээр салдах ёстой байдаг байхгүй юу. Тийм учраас иргэний хэрэгт шийдвэрлэдэг энэ олон мянган хэргийн дундаас гэрлэлтийн хэрэг дээр өөрийн биеэр оролцох гэдэг онцгой шаардлага. Мэдээж оролцох боломжгүй төр солонгостойгоо Америктойгоо бол төлөөлөл байж болно. Болохыг нь бол нэлээд тийм нэлээд хариуцлагатайгаар нэлээд юугаар тэр баримттайгаар бол төлөөлөх асуудал яригдэн шүү дээ. Гэхдээ шүүхийн зүгээс та нар одоо жишээлбэл гэр бүлийн хэрэг маргааныг шүүхийг яадаг гэхээр гэрэл цуцалдаг байгууллага гэж ойлгодог. Үнэн бид нар гэрэлтийг цуцалдаг байгууллага. Ерөөсөө гэр бүлийн харилцаанд одоо гэр бүлийн энэ асуудал дээр гэр бүлийн бид нар бол гэрэлтийг цуцалдаг байгууллага. Тэгсэн мөртлөө гэр бүлийн маргааныг шийдвэрлэж байгаа ерөн зорилго нь юу вэ гэхээр шүүхийн зүгээс юу гэхээр Монголын гэр бүлийн бат бэх байдлыг бичүүлэх зорилготой байдаг. Яагаад шүүхээр гэрэлтэй цуцлуулдаг вэ гэхээр аар саархан зүйлээр амьдралд аль маргаан байх вэ тийм ээ тэрийг цуцлаад өөр нэг одоо нэг бүртгэлийн байгууллага цуцалдаг байх юм бол өстөө өнөөдөр гэрлээр маргааш цуцлагддаг шүү дээ. Шүүхээр цуцлагддаг учир нь бол учир энэ олон нэвлэрүүлэх арга хэмжээ аавн хэн буруутай хэн буруугүй байна. За ингээд цуцлах юм бол хүүхдийн яахын, тэтгэврийн хэмжүүлэхийн, мөнгөний яахын, байрын яахын, бүрхчийн яахын гэх юм аа бүрхчөөч яа, хүүхдийн яа гэх энэ болгоныг бат бэх байх зорилгоор гэрлэлтийг бол шүүхөр цуцалдаг шүү дээ. За энэ үднээс нь шүүхийн зүгээс яадаг вэ гэхээр бас нэг өөр зохицуулт байдаг юм. Жишээлбэл одоо шүүх хуралдаанаар ирэхгүй байлаа тэгэхэд бол өөр бусад иргэний хэргийг юу яадаг вэ гэхээр мэдээлэлээ ирээгүй бэрчтэй орчих сонирхолтой байгаа бол байхгүй шийднэ гэж болдог байхгүй хуулийн зан. Гэрлэлтийн асуудал дээр
аль нэг нь ирээгүй ах юм бол нэг дадаа бол заавал хоош төлөв. Учир шалтгаантай ч байсан шалтгаангүй ч байсан гэсэн. Яагаад гэвэл гэрэл цус асуудалтай заавал бичнэ олцуулах ихээр юм. Хоёр дахь ирээгүй бол хоёр дахь удаа бол дараагүй хийх байлгүй тийм. Тэгээ учир шалтгаантай байвал хийдэж удаа хоош болно шүү дээ тийм ээ. Учир шалтгаан тодорхойлох шаа. За одоо шүлийнхаа байж тэгээд одоо бичний запас минут байна. За бүгд найрамдах хятад ард улсын нэг компани, ямар компани вэ? Компани. Монгол улсын А компанитай хамтран ажиллах гэрээ байгуулад ажиллажээ. Юу ч байдгийг машин унааж түрээсэлдэг юм уу, нүүрс зүйдэг юм уу. За үйл ажиллагааны явц талууд дэд түнжингүй болжээ. Энэ бол хамтран ажиллах гэрээний үндсэн гол шинж гэж хэлмээр ягаад гэвэл сайн багтаа бүгдээрээ сайншран жоохон байж байгаа үйл ажиллагаа хамтраад ирэхээр муудалцаж эхэлдэг. За тэгвэл одоо бид нар хамтарч ажиллахгүй түншлээ зогсооё гэжээ. За тэгээд салаад ирэхлээр чинь яадаг эхнэр нөхөр хоёр салгатаа ч эдгүрэнгөө хуваадаг хоёр компани салгатаар дөрвэнтал юм хуваах гэдэг. Би энэ эдгүргийн ямар нэгэн шаардлага тавих болно. Тийм ээ чи машин өг чи мөнгө өг би чамд мөнгө зээлүүлсэн мөнгө аваач гэдэг юм уу ашгаа хуваадаг ч юм уу. Харилцан би энэ шаардлага тавихаар болжээ. За тэгэнгүүт яадаг вэ гэхээр хятад бүгд найрамд хятад улсын хятад улсын шүүхэр шийдвэрлэх юм уу Монгол улсын шүүхэр шийдвэрлэх юм уу гэдэг асуудал. За үйл ажиллагаагаа Монголын нутаг дэвсгэр дээр явуулж байгаа бол Монголын шүүхэр шийдвэрлэх гэсэн байж болох юм. За өөр ямар вариант вэ? Арбитраж шийдвэрлэх боломж байж болно. За танд ч юусэн боловсрсон хүмүүс биш үү? Би яст амар энгийн юм ярих гэдэгсэн чинь нарийн ярьдаг хүмүүс биш үү? Өөр ямар арга вэ? Хөрөнгийн хувь хэмжээнээс хамаарч болно. Арай илүү их хөрөнгө оруулсан тал нь илүү хөрөнгө биш. Мэдээж ийм хоёр тал байж байгаа тохиолдолд яг вэ гэхээр өөрийнхөө улсын шүүхэр шийдвэрлэх сонирхол байгаа байх гэж бодъё тийм ээ. За ер нь бол өөр төрүүлж нэхэмжлэл гаргасан талын улсын шүүх. За төрүүлж нэхэмжил гаргасан улсын байж болно. За ерөнхийдөө ярилцах гэсэн юмнууд ярьжлаа. Үндсэндээ түрүү нөгөө нэг шүүхийн хариалт, хэргийн хариалт гэдэг бидний слайдн дээр байсан боловч яриаггүй зүйлүүд юу гэхээр ер нь аль шүүхэд хаантай шүүхэд ханддаг юм бэ гэхээр үндсэн гол үндсэн зарчим бол нутаг дэвсгэрийн хариалт гэж байдаг. Энэ гадаадын хууль дээр орсон ч байсан, ороогүй ч байсан, дор тулмаагийн хооронд ч гэсэн дорж хангуулт байж байдаг юу гэдгийг дулмаа Төв аймагт байжээ гэж бодъё тийм ээ. Тэгэхээр Төв аймгийн шүүх шийдэх үү, нийслэлийн хангалтын шүүх шийдэх үү ийм асуудал гарах гэж бодъё тийм ээ. Тэгэхээр үндсэн гол том зарчим нь бол нутаг дэвсгэрийн хариалтын нэг хариуцагчийн орсон байгаа газар гэдэг. Яагаад тийм юм бэ? Уг нь бол нэгж байгаа тал чинь эзэнгийн үедтэйгээ дөрөв яриад байсан. Тэгтэл хариуцагч гэхэлэр нөгөө хариуцах этгээдий чинь дуудан штэ шүүх тийм ээ. Гардуулж өгөн тэр хариуцагчтай чи энэ хүний мөнгөийг өгсөн мөнгө өгөө мө өдр гэж хэлсэн штэ. Гол том зарчим байна юм. Үүнээс гадна онцгой хариалт гэж байдаг. Тэр хүмүүс хаан чандарчсан, хаан ажиллаж байсан хамаагүй тухайн маргаан зөвхөн энэ шүүхээр шийдвэрлэх энийг бол хэн ч өөрчилж болохгүй гэсэн байдаг. Тэр үйл хөдлөлтөд холбоотой маргаан бол үйл хөдлөлт хаан бай тэр газар шүүхээр шийдвэрлэх гэсэн ийм зарчим жишээлбэл байдаг. За би энэ болгоныг яах гэж хэлээд байна вэ гэхээр энэ гадаадын хуулийн этгээд ч юм уу гадаадын иргэнтэй холбоотой юм дээр аль улсын шүүхээр шийдвэрлэх вэ нэгдүгээр. Аль улсын хуулийг баримтлах вэ? Яд чинь маш өөр юм гэсэн хуультай манайх гэсэн өөр хууль биш. Тэгэхээр хоёр өөр юм чинь аль улсын шүүхээр шийдвэрлэх, аль улсын хуулийг баримтлах гэдэг зарчим бол өөр одоо юу гэдэг иргэний эрхийн шийдвэрлэх ажиллагаанд асар том бүр ингээд салбар. Одоо та нар иргэний эрхийн шүүхтэн шийдвэрлэх хуулийн хамаар артлын хэсэгт нь дугайн тийм төрлийн маргааны тэр шүүх шийдвэр, тийм төрлийн маргааны тийм шүүх шийдвэр гэдэг юм тийм ээ. Тийм төрлийн маргаан бол Монгол улсын шүүх өөрийн онцгой ирэхээр бол энэ шийдвэрлэнэ гэх юм. Тэгэхээр иргэний хэрэг маань бид нар түрүү ярьжсэн. Тэгшэрхийн зарчим дээр суужаад хүн гэрээний харилцаанд орох уугүй гэдгээ өөрөө шийдвэрлэдэг. Гэрээний харилцаанаас гарах уугүй гэдэг нөгөө дашаагаа дуулсан хүмүүс ярьдаг шүү дээ, тийм ээ. Би дарамтлуулсан биш, дашаагаа дуулсан би эрхээ хэрэгжүүлэх гэсэн хүмүүс явж идэг учраас, тийм ээ. Иргэний одоо эрх зүйд бол үндсэн том зарчим байдаг байхгүй. Нэг нь юу гэхээр талуудын тохиролцоо. Хоёр дахь юм нь юу гэхээр хууль заасан журам. Тэгэхээр энэ хоёрын хооронд хамгийн түрүүнд хамтран ажиллах гэрээ хийж байхдаа та нар одоо гадаадын хууль этгээдтэй болсон гэрээнүүдийг харах юм бол дандаа ардталт нь маргааны хэнийг яаж шийдвэрлэх вэ гэдэг. Хэрвээ ингэх юм бол шүүхийн журмаар шийдвэрлэх, хятад улсын шүүхээр шийдвэрлэх, Монгол улсын шүүхээр шийдвэрлэх, хариуцагчийн шүүхээр шийдвэрлэх, ерөөсөө маргаа ус эвийн журмаар шийдвэрлэх, эвийн журмаар шийдэхгүй бол арбитраар шийдвэрлэх. Хэрвээ арбитраар шийдвэрлэх гэдэг талууд гэрээн дээр тохирсон байх юм бол тэр бол арбитрийн хариалт болж байгаа. За арбитрийн хариаллаасаа талууд өөрсдөө тохирч боли арбитрчаас 8 хүн хэлт юм байлээ. Шүүхээрээ шийдвэрлүүлэх бол болохгүй юм байхгүй. Тэр нөгөө тохиролцоогоор хийсэн
юу гэвэл харилцан тохиролцсон заалтыг бол харилцан тохиролцоод өөрчлөлт. Үүнээс гадна яаж тохиролцсон байсан? Хуульд үгүй ээ. Энийг бол зөвхөн ингэж шийдвэрлэх ёстой. Зөвхөн Монгол улсын шүүх шийдвэрлэх ёстой гэсэн юм байх юм бол тэр тохиролцоо нь дийлэхгүй хууль заасан журам дийлнэ. Тийм ээ. Тэгэхээр энийг бол би ерөөсөн нөгөө шийдэхгүй энэ бодлогуудыг яагаад хийгээд байгаа вэ гэхээр үндсэндээ ийм асуудал болоод ирэхлээр аль улсын шүүх шийдвэрлэх үү, аль улсын хуулиар шийдвэрлэх үү гэдэг асуудал маань нэгдүгээр гэрээний тохиролцоонд харна, хоёрдугаар хуульчилсан ямар тодорхой залтууд байна гэдгийг харна. Хуульчилсан тодорхой залт нь иргэний хэрэг шүүхтэй шийдвэрлэх хуулийн арын хэсэгт нь байдаг. Жишээлбэл нөлөөлөлт хөрөнгөтэй холбоотой одоо энэ нэг тал нь гадаадын этгээд нөгөөх нь хотод этгээд байлаа гэхэд бол Монголын улсын шүүхэд хамтдаа шүүх бол онцгой харьяалаар авсан. Уучлаарай юм чинь юу гэдгийг Монголтай амьд байдаг. Тийм баян тал гэдэг газрын эзэмшилтэй холбоотой зүйл байна. Энийг бол Монгол улсын шүүх өөрийн бүрийн эрхийг хэмжиж шийдвэрлэнэ гэж. Хоёр дахь нь шахах. Ой. Гэрээний тохиролцоо хуульчилсан зал. Өөрөөр хэлбэл нөгөө онцгой харьяалал байдаг юм тийм юм заасан байх юм бол тэр нь бол тохиролцоогоос бол арай дээгүүр байна. За үндсэндээ би бол ярих гэсэн юм та бүгд танилцуулж та анхаарал хандуулсан баярлалаа. Асуулт асууж байна. Асуулт нэг асуулт асуух. За тэр иргэн шүүхэд хэмжлэг гаргахдаа манай одоо ийм байгаа бол холбогдох байгууллагуудаар нь юу засвар хэлбэр хөрс болгож яг бичээд байгаа шүү. Тэгэхээр цаад авсан байгууллага холбогдох байгууллагын өөрөөс нь одоо ийм аюул туршилттай байгаа шүү. Тиймэрхүү юм ийм хэрэгж юм уус ийм гаргадаг гэдэг. Өнөөс нь тэр гадна шийдвэрлэж байна. Тэр шүүхийн бүлэг тэр газрын гэдэг нь одоо сүүх рүү юу? Тий одоо жишээлбэл сүүхэд холбогдох байлгын сүүх байлаа гэж одоо тэр хүн мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тийм төрлийн хэрэг тэр шүүх зөндөл ирсэн байх л та тийм. Тэгэхээр яг л тэр нэг одоо нэг тогтсон юмсан шээ сүүх рүү армандаа шийдвэрлэж байгаа. Тийм бидлэж байгаа юм байна. Энэ дээр бол ийм уг нь бол хилээд өчч болдгоо мүү гэдэг санаал хэлээд байна. Автоматар шилжүүлчих байдаг. Автоматар шилжүүлэхгүй үндсэндээ бол тэр хүн шүүхэд хандаад би шүүхээр одоо юу яах гэдэг байна. Асуудал шийдэх гэдэг байхад үгүй чи сүүх рүү яваад сүүх рүү шилжүүлэх юм шиг юм. Ерөөсөө стон хүмүүс шилжүүлж байна. Зүгээр харин ийм тэртээ түрүү шүүхэд холбогдсон юм хүмүүс бодлоод байна да гэж хэлэхэд нь бол хилээд өгч болох уу гэдэг асуудал. Энийг холбогд байгуулагч ямар суух юм суухгүй энийг өөрчлөх юм уу гэж асууж байна. Үнээр суухгүй тодруулаад бичих юм уу гэдэг юм тийм ээ. Тэгэхээр бол нөгөө тийм үү тэгэх юм бол одоо яг суух гэж яаж таг байж болох юм шиг аа. Гэхдээ би бол тэрийг нэг тийм сашаалтай зүйл гэж үзэхгүй. Конторч байх юм бол суугч байх юм бол хариуцагчийг шүүх өөрөө хэлээд өгчих юм бол нөгөө хүмүүс маань хамгийн эцэст нь ихэмж хэрэгсэхгүй болохоор суугт хамаарахгүй болчих гэж бод. Гэхдээ чи суух гэж хэлээ үстэй. Би нөгөө конторч юм уу суугч юм аль нэг байгаа чи суух гэж хэлээ үстэй гэвэл яг. Би гэвэл яах вэ гэдэг үднээсээ биш шүүх хэргийн оролцогчдын маргаанд бол дандаа хөндлөнгийн байр суурьтай байдаг. Хэрвээ тийм байдлаар одоо нэхэмжил гаргахад нь ингэж гаргаа гэд хариуцагчийн зааж өгөх байх юм бол нөгөө хариуцагчийн хувьд би хөндлөнгийн байр суурьтай биш болж байна. Энд хэлэл өчөж байгаа юм чинь тэрнээс аваад заавал өчөж байгаа юм чинь би яаж шүүгч байх юм бэ? Би маргаанд шийдэж чадахгүй шүү дээ. Аль нэг талд нь үйлчлэх гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгээд дараа нь бас юу гарч ирж байгаа юм бэ гэхээр энэ нөгөө нэг шүүхийн байр суурь нэг слайд байж байгаа та нар хараа. Нөгөө хөндлөнгийн байр суурьд бол нэг ч нотлохоор гэдэг шүүх бүрдүүлэхгүй. Одоо мэтгэлцээ гэж яа шүүх мэтгэлцэхгүй байх гэдэг бид нэр зэрэг бид нар мэтгэлцэхгүй юм шүү дээ. Бид нар зориулж жүжиг тоглогддог байхгүй юу? Яагаад гэвэл би маргааныг шийдэх гэж байгаа юм чинь бодит байдал дээр юу болсон бэ гэдгийг мэдхийн тулд нөгөө хоёр тал маань уран цэцэн ярьж чихэлж जैन зөндөө цаас баримт хурд гаргаж өгч энэ бол чинь зүгээр эрэлтгэхийн тулд маргалдахын тулд цаас цуглуулахын тулд хийгдэж байгаа юм биш. Надад зөвлөгддөг байгаа. Би тэрийг харчаад заа үнэхээр юм байна, доржин зүг юм байна, дулмаагийн зүг юм байна. Яагаад гэвэл иргэний үед тэгээ бичсэн байгаа учраас тийм ээ. Тэгэхээр шүүхийн хөндлөнгийн байр суурь нөгөө нэг шүүх хизээч ингээд нэг төвшөндөө байдаг, арай жоохон давцсан өндөр байдаг гэдэг маань тэр л байхгүй да. Хөндлөнгийн байр суурь ижлэхэн байж болохгүй. Хэн нэгэнд нь үйлчилж болохгүй. Хэн нэгнийхэн талд орж болохгүй. Тийм ээ. Одоо жишээлбэл намайг анх шүүгч болж байхад бол дээр үеийн хуулиуд байсан шүү дээ. Тэгэх чинь бол шүүх санаачлахаар нотлохоор юм байна. Тэгэхээр тэр чинь аюултай байгаа байхгүй юу гэхээр би нөгөө нэг хүний тунгалаг тамиртай хэлдэг шиг нөгөө тамирын мөсийг 7 шахуу байж олсон гэдэг юм шиг би ёстой нэр туулын мөсийг 7 шахуу байж нэг баахан цогдуулсан нотлох баримтаас архив эдэнтэй санагдсан тэрэндээ би итгэж тэрийг би шүтэж.
Хүмүүсийн гаргасан имийг бол харьцуулж үзэж хөндлөгийн байрсан. Энийг ийм бичиг аваад, энийг ийм бичиг барихгүй. Гэхдээ томооч удлаач юм уу да. Энийг арай юу яцсан биш үстэй тийм ээ. Дараа нь бичсэн юм шиг гэл бичлэнгээ. Гагцгүй нөгөө хоёр тал маань хин нэг нь бүрдүүлж чадахгүй нотлох байх юм бол бүрдүүлдэг хүчээ энийг бүрдүүнээс авчих хэрэгтэй юм аа. Энийг гадаадаас авах юм аа. Энийг шинжээч томлох юм аа. Хүсэл гаргах юм бол би тэрийг. Би энэ болгоныг яг гэж яриад байгаа тэгэхээр шүүхийн хөндлөнгийн байр суурийг бол заашгүй харахгүй болохгүй. Зүгээр энд бас нэг ур чадварын бидний өөрсдийн шүүгчдийн дунд ярьдаг юм зүйтэй байлаа. Хөндлөнгийн байр суурийг хадгалах, хүнд тус болох гэдэг юм бол бас заавал ярих хэрэгтэй байхгүй. Дандаа хүндийг үдэн хандаж болохгүй байхгүй. Хэн мэддэхгүй шүү дээ. Хин байгаа би ярих юм. Ер нь бол энэ дээр туслах ажил нөө зөв мэдээлэл авахны ажил гэдэг нь заавал шүүгчтэй байхгүй. Шүүгч заавал шүүгч биш шүү дээ. Мэдээлэл авахны ажил гэдэг нь юм биш шүү дээ. Энийг заавал хийхгүй нөө зөв юм уу, контор юм уу, засаг дарга юм уу, энийг ингээд сайн бичиж ирээ. Тэгэх юм бол хүлээж авнаа гэдэг шүүгчний. Шүүхийн нөгөө хүнд тус болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор нь хангах үйл ажиллагаа тийм ээ. Шүүхийн хөндлөнгийн байр сууриас бол юу яахгүй заалаа ялах хэрэгтэй шүү. Уучлаарай. Нөгөө хэрэг юу гэж энийг шийдэж яхад шинжээч юм гаргадаг шүү дээ. За байж байгаа юм байна болоо. Шинжээч юм хийдэг авто наасан хин заахтай мэдээж хавтар шинжээч юм дээр хатах хэмжээ шаарддаг зүйлсээ зааж хэмжиж харах хэрэгтэй. Эсвэл гинжиж хэрэгсэж хоёулаа яг оож төрөх хэрэгтэй юм байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөвлөх гэдэг маань төр зогсоогоод тодорхой нөхцөл байдал бүрдээд ирэхээр дахиад сэргээдэг асуудал. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр хэрэг хянан шийдвэрлэх өөрөө хугацаатай. 60 хоног бол 60 хоногоос яг 30 хоног сунгаж болдог. Үндсэндээ 90 хоногийн дотор ахын шатны журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа 90 хоног тасдаггүй. Энийг бол жишээлбэл гадаадын тэр баруун орнууд зүйлээ манай түншлэгийн байгууллагаас танах болоод байна шүү дээ. Конвейераар хэрэг шийдвэрлэдэг. Тэгэж 10 20 жилээр явдаг юм бол байхгүй шүү. За тэгээ энийг юу гэж хэлж төлөвлөлээ гэдэг маань ганцхан шинжээр томлох биш. Хүн өвдөж авдаж болох янз бүрийн болон тийм ээ. Идэвхтэй ч гэдэг юм. Жишээлбэл нэг юм тохиолдолд аюул хүн өвчтэй. Тэр бол идэвхтэй имчилгээгүй болсон хүн бай гэж бодъё. Тэгвэл энийг ямар шалтгаан яаж гэж төлөвлөх юм бэ гэдэг надаас анх нэг чиний томлох шүү дээ. Үгүй яг өгтлэн гэж бичих гэдэг юм их шүү дээ. Эдгэртэл гэж бичиж шүү дээ. Үгүй эдгэрхгүй нь ойлгомжтой байж байна. Бид нэр эмнэлгийн байгууллага биш. Эдгэрнүү эдгэрхгүй байна уу? Эдгэртэл төтгөлзүүл, эдгэр хүртэл төтгөлзүүл. Эдгэрхгүй насаараа гэхэд бол тэгээд чинь өөрөө байна шүү дээ. Тэр шийдвэрээр өгтлэн гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтийг яг гэхээр эдийн хэмжээгээр гарах мархуу хэмжээний бүр гарах биш. Тэр шинжээчийн дүгнэлт хязгаар гарна уу гэхээр хүртэл гэж байгаа. Тэрийг нь бол одоо криминалистик шинжээж явах юм уу, эсвэл мэдээлэл шинжээж явах юм уу, тэрийг хийдэг яг хизээд өгөх гарнууд хэлбэрэл байна. Зүгээр шүүхээс томилж байгаа шинжээж явж болно. Жишээлбэл тэндээс гэмтлийн нэг эмч, тэр нэгдүгээр эмнэлгээс зүрх судасны эмч, тэндээс энэ гурван эмч энэ нэг дүгнэлтээ гаргахаа, энэ дүгнэлтээ 30 хоногийн дотор гаргаа гэж өөрөө буцаад автоогоод өгсөн болоо тэдний 30 хоногийн дотор гаргах. Эндээс нэг бүр даавал 2-3 сар болох уу тийм тохиолдол байна. Зүгээр криминалистикийн шинжээчүүдийн санхүүгийн шинжээч янз янзын шинжээчүүдтэй нөгөө төлөв нь ажил цуглуулж өгдөггүй. Тэр бол юуны асуудалтай. Ажил асуудал. Тэр бол дотоос шинжээчийн дүгнэлт хэдэн хоногийн дотор гарах юм аа гэдэг юм. За төлбөр бол ёстой зовлонтой асуудал. Төлбөр яадаг вэ гэхээр анх энэ иргэний хэрэг шүүхэд хян шийдвэрлэх одооны хуульч бай бүр хуучин социализмын үед иргэний байцааг шийдэх бол гэж байсан. Ийм байх үед ч гэсэн юу гэж байна? Шүүхийн зардлыг төр хариуцна гэдэг. Шүүхийн зардлыг төр хариуцна гэхээр одоо шүүхтэй холбоотой шүүгчийн цалинч төр хариуцна, усны хэмжээч төр хариуцна одоо юу гэдэг юм бэ? Энийг хэлж байгаа маа гэдэг. Үүнээс гадна шүүхийн зардал нөхөн төлөвлөх зардал гэж байдаг. Тэр нь юу гэхээр гэрч хүрээд ирлээ, ажиллаа таслалаа нэг өдрийн цалин авч чадахгүй. Ийшээ автобусаар ирлээ, автобусны мөнгө төлчихөж. Энэ нь шүүхийн зардал. Шинжээч томиллоо, шинжээч тодорхой зардал гаргаж ямар нэгэн дүгнэлт гарлаа. Энэ бол бүгдээрээ шүүхийн зардал. Шүүхийн зардлыг энэ саний дээр гэрчийнх ч байгуу тийм ээ, шинжээчийнх ч байдаг юм уу? Энэ одоо хөдөө яваад, томилтоор яваад мэдүүлэг авчаад хүрээд ирлээ. Энэ зардлуудыг бүгдээр ингээд нөхөн төлөх зардалд хамаадаг байхгүй. Нөхөн төлөх гэдэг маань юу вэ гэхээр тухайн хэрэг маргааны одоо ингээд эцлээ шийдвэрлэхдээ хариуцагчийн буруу боллоо гэхэд хариуцагчийн зардлыг нөхөн төлөх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжил үндэсгүй байлаа гэхэд нэхэмжлэгч нөхөн төлөх ёстой.
Тэгэхээр энэ одоо онлын хувьд гэж хэлвэс онлын хувьд яадаг вэ гэхээр шүүхийн зардлыг төр хариуцдаг учраас тэр шинжээчийн дүгнэлт гэрчийн мэдүүлэг өгөхөд зарсан автобусны мөнгө зөвшөөрөл онгоцны билет бүгдийн төрөөс гаргаад харин төрд нөгөө буруутай хариуцагчийн буруу гэж гаргадаг л шүү дээ. Тэгэх юм бол хариуцагч төрлөө төрийн урьдчилан төлсөн мөнгөнд төр буцааж төлөх ёстой. Ийм зарчим гадаадад бол хэрэгждэг юм бол ийм л байхгүй. Манайд бол тэр иргэний байцаан шийдвэрлэн бичигдсэн байсан одоогийн хуульд байгаа бүр яг үргэлжлээ гэхдээ хязгаарч хэрэгжиж байгаагүй. Хязгаарч хэрэгжиж байгаа гэдэг нь өглөө шүүхэд өсөв хязгаарч гэрчийн мэдүүлэг авах зардалч байдаг юм шинжээчийн зардал байдаг байхгүй. Харин яадаг вэ гэхээр шинжээч дүгнэлтээ гаргачлаа. За миний зардал энэ байна шүү. 100,000 төгрөг авах ёстой шүү гэдэг. Тэгэхээр шүүгч асуудлаа шийдвэрлэхдээ үүдгийн нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр харах юм бол хариуцагчаас тийм ээ нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн гаргаж буцааж өгөх энэ үнд үг тийм ээ энэ гурван биш юм биш үү одоо тэр шинжээчийн дүгнэлт гарсан 100,000 төгрөгийг тэр шинжээчд өг гэж шийддэг. Тэгэхээр энэ бол асуудал. Эсвэл нэхэмжлийн тал хувийн хангаа тал хувийн хэрэгсэхгүй болгочтой гэх юм бол тийм ээ нэхэмжлэгч талын төлөө хариуцагчийн талын төлөө ингэж байна. Тэгэхээр энийг нь одоо юу гэдгийг яг хэрэгжиж байгаа байдал нь бол энэ. Тэгэхээр энэ бол нөгөө нөхөн төлөх асуудал биш болчиход байгаа байхгүй. Өөрөөр шүүхийн зардлыг төр хариуцна гэдэг зарчим хэрэгжихгүй нөхөн төлөх асуудал биш болчиход байгаа байхгүй. Энэ яг үгүй тийм аюултай биш ч гэсэн дутагдал харагдаад байдаг байхгүй. Юу вэ гэхээр гэрчийн мэдүүлэг өгөх сонирхол байдгүй. Хүмүүс ажлаа бичрээд яваад байх сонирхолгүй байдаг. Үндсэндээ тэгэл нөгөө Монгол бүх юм монголчуудтай учраас тэгээд хүрээд ирдэг 20 минут гэрчийн мэдүүлэг өгчөөд явлаа тэрний төлөө араас нь мөнгөөр алдаад байдаг юм байхгүй. Тэр нөгөө мөнгө яадаг бол би автобусын цугаа тийшээгээ очиод бүтэн өдөр тал өдөр ажиллаж авсан цалингаа авч байсан. Тийм байх юм бол би одоо шууд Германы шүүхэд байлаа хэдэн гэрчийн мэдүүлэг өглөө ингэсэн ихэнхдээ шүүх өмнө надаа энэ өдөр заал болгонд байдаг би шар утсаад байхгүй. Шар утсыг нарийн бичгийн нэг бүлэг найрал цагийн бичиг өгч нөгөөдөр шар утсаа аваад нэг давхарт очиод кассанд очиод мөнгө авч явдаг. Үндсэндээ энэ багтаа тэр авсан мөнгийг дараа нь хэргийг шийдвэрлсэн шүү хэрэг шиг гаргааны шийдвэрлэхээр ууртай этгээдээс хандлуу урьдчилсан. Тийм Монгол юм гэсэн үг гэрчүүд би гэрчүүд тэгээд би мөнгө авнаа гэх юм бол за тань хичнээн өрнөө заах болсон байна тэрийг гаргаад ирээрээ гэрчний мөрчүүд юм уу тэгээд яхад бол би асуудлыг шийдлээ. Шийдэнгүүд нь хариуцагч нөгөө долбор доржид мөнгө төлөх ёстой юм байна гэдэг тогтооглоо. Тэгэхээр доржоо долборт зээсэн мөнгө даалгаврын юг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөг өг гэрчийн тийм зардлыг гаргаж өг гэж ингэж шийдэж байна. Ойлгомжтой үү? Одоо шүүх хурал. Тэгэхээр энэний нөгөө нэг эвгүй удирдлын би хэлсэн зүйл нь юу гэхээр шинжээч тийм ээ дүгнэлтээ гаргахдаа төрөөс тэртээ түр өөрийнхөө хөлсийг авчиж байгаа болоод тохиол байгаа учраас үндсэндээ нөгөө шинжээч дүгнэлтэнтэй үнэлгээ авчиж байгаа байхгүй хинээс мөнгө авахгүй төрөөс мөнгө авчиж байгаа байсан. Тэгтэл яаж ийм нэг гэхээр нэгэнд тэгж төрөөс мөнгө өгөөд нэхэмжлэх за би зардлаа чинь төлөвлөж та шинжээч мөнгө гаргачлаа гэх юм бол тэр чинь хинээс мөнгө авч энэ жоох ашигтай юу дүгнэлт гаргах хандлага үүдэг байхгүй би тийм байдаг гэж хэлдэг. Тийм ээ. Тэгэхээр нөгөө хүндлэнгийн байр суурийг байхгүй. Гэрч ч гэсэн хүндлэнгийн байх хэрэгтэй, шинжээч хүндлэнгийн байх хэрэгтэй. Мөнгөө аль нэг талаас авахгүй төрөөс авчиж байгаа. Төрлөө нь буруутай тал нь төлж байгаа энэ систем хэрэгжиж байгаа тохиолдолд нөгөө хүндлэнгийн байр суурьуд ч л гарч ирэх байхгүй. Гэрч инж тэр шинжээч хай бас. Би одоо шүүхэд нэхэмжлэл гаргалаа. За улмаад нэхэмжлэл гаргачлаа гэж бодоход миний буруу байсан, миний нэхэмжлэл буруу байсан. Шаардлага авахгүй байсан. Тэгээ шүүх шийдвэр гаргачлаа гэхэд улмаа одоо юу гэж чинь тэр хэрэг шүүхтэр очихлаа нэг 2-3 сар ч гэдэг юм явуулаа шнэ. Тэнд чинь тодорхой хэмжээний одоо цаг хугацаа алдж байгаа ажилласаа жүлээ авч ингээд энэ нэхэмжлэл надаас нэхэх боломжтой. Болно. би бас нэг бодлого нэг яг бодлого нэг яриад байгаа би яг энэтэй холбоотой хэрэгээр өөрөө хэмжлэх гаргах гэдэг яхаа мэдэхгүй байсан. Тэгэхээр би одоо энийг таараа хийж мэдэхгүй бол яг хэн хандах ёстой юм бэ? Албатай хийлгүүж болдог болов. Тэгээ албадах одоо хинхэн гараад одоо мэдээ шүүх хэмжилтээ гаргана. Хариуцагч нь юм байх. Хариуцагч нь одоо орон сууц сурчлагдсан сөөхтэй болвол тийм ээ сууц өмчлөгчтэй холбоо дундын өмчлөлийн төрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгтэй байдаг тийм ээ. Тэгэхээр шат гэдэг маань дундын өмчлөлийн зүйл хамаарна. Тэр суух үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэж шүүхэд холбогдвол хэмжил гаргаж байна. Үүнээс гадна суух гэдэг маань өөрөө
хүмүүсийн одоо дундаас ингээд сонгоод өгдөг учраас тэмцээний ягаа шаардлага гаргаж байгаа юм уу? Эсвэл одоо юу гэх юм хаар болохгүй байгаад ингээд халахгүй гэж юм байна шүү тийм ээ. Гэлгүй товхгүй гэж байгаа юм бол орчин улсны контрол цаахгүй. Зүгээр ийм их байх нь ховор. Тийм ч учраас хийсэг бодлого гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ чинь суу контрол хичнээн хариуцагч. Хичнээн ч бүгдээрэнд нь гаргаж байна. Халаалтай холбоотойг контрол тийм ээ. Цэвэрлэгээтэй холбоотойг сөөгөл Гэхдээ шүүхэд бол ингээд хэмжлэг гаргаж болох юм байна. болчихгүй. Шүүхт гардаг шүү дээ. Хаанаадаг. Эхний ээлжинд ихтэй бол сүүхтэй холбоотой асуудлаа шүүхтээ тавьсан юм уу тавиагүй юм уу? Сүүхтээ тавьчаад байдаг шүү. Гэхдээ заавал тавьсан байж байгаа дараа шүүхэд хандаарай гэдэг юм болов би жишээ хэлэхгүй. Заавал эхлээд өөр газар хандчаад дараа шүүхэд хандаарай гэсэн хуульчилсан залтууд бас жишээ юм. Шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх журамтай тэр журмыг хэрэглэх боломжтой бол шууд хэрэг үүсгэж болох. Уучлаарай урьдчилан хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх журмыг биелүүлж. Тэгээд дараа нь шүүхэд хандаарай. Хүн өөрөө сонгоё. Тийм журам байхгүй бол за энэ сүртэй ярьсан ч яриагүйч нэмэргүй тэр миний үг ойлгохгүй юу гэсэн би шууд шүүхтээ нэг болох. Би нэг асууж байна. Асууж байгаа цаав үйлчлэгтэй нийгэм үйлчлэгтэй шинжилгээ нөгөө зөвний шинжилгээ хийж байгаа сонирхож байгаа. Яг одоо ямар иргэний иргэдээр ямар шинжилгээ өөрөөс өмнө гарч байгаагүй хэрвээ энэ шинжилгээ хийж байгаа юм. Энэ шин гэж нэрлэвэл тийм ээ сайн ярьснаар бол би тэрийг бас хоёр төрөлд хувааж байгаа. Жишээлбэл маргаан маань ерөөсөө ёстой сонгот өмчлөшээд классик маргаан боловч урд өмнө бараг гаргалгүй байснаар сүүлийн үед их болсон гэж нэг төрлийн. Жишээлбэл үе залгамжлалын асуудал гэж байна. Одоо миний мэдхийн намайг анх шүүгч болж байгаа бол үе залгамжлалтай холбоотой маргаан бол ёстой өдрийн онц. Одоо бол асар их хэцүү. Ах トゥ уны хоорондоо, урд хоорондоо, хамаг хүмүүсийн хоорондоо эцэг хүмүүстэйгээ тийм ээ эмээ өвөө ач зээнэртэйгээ ч гэх юм уу. Одоо их сонин урд нь ерөөсөө зүгээр үеийн асуудал ч гэх юм уу, төрөнгийн маргаан ч гэдэг бол үе үед байжсэн тийм ээ, үе үед байсан. Гэхдээ тэр гархан цөөхөн байдаг байсан бол одоо бол их төвөөр ийм их сонирхолтой тийм ээ. Ер нь бол ах トゥ уны хоорондоо маргалдах, эцэг их хүүхдтэйгээ маргалдах тийм ээ. Ийм садан төрлийн холбоотойгоос хоорондоо маргалдах хэцүүхэн байдаг байсан бол одоо бол ерөөсөө бараг ингээд нэг 3 өдрийн 2 өдрийн юм маа гэх тийм ээ. Ах トゥ уны хоорондоо. Хоёр дахь нь бол хоёр дахь төрлийн үйлдэл урд нь ерөөсөө байгаагүй харилцаанаас ирсэн байна. Энэ бол зөвхөн зах зээлийн доод холбоотой шүү дээ. Жишээлбэл яг цаг үеэд юу байгаа л одоо юу гэх юм. Жишээлбэл одоо лизинг гэж байна. Санхүүгийн лизинг гэж байна. Санхүүгийн түрээс байж байгаа тийм ээ. Тэгэхээр санхүүгийн түрээс гэдэг энэ гэрээний юу бол ерөөсөө 2020 онд энэ бол план шинээр авч ирсэн шүү дээ. Тэгэл нэг хэсэгтээ огтхорыг идэхгүй байж байгаа л нөгөө одоо захирал авчиж байгаа. Урд нь байгаагүй лизингээр төрөн худалдаж авсан байдаг тийм ээ. Тэгээд ч худалдсан газар худалдаж авсан хүн банк гэдэг ч юм энэ ургийн болцооны асуудалтай байдаг ч юм уу. Эсвэл одоо та нар бүгдээрээ мэддэг шүү дээ. Тийм зөндөө байж СЖ такси энэ төр анх гараад яаж явах яадаг гэдэг компани машин авчдаг нөгөө хүмүүс маань юу машины нунаад ашиглаад таксиараа явна. Тэгээд тодорхой хэмжээний орлого өгөөлөө өгж байгаа яг энэ зөндөө өгөхөөр өөрөө бодлоо тийм ээ. Эцэндээ санхүүгийн түрээсээ эхлэл байсан юм байна л да. Тэгтэл тэрийг өсөлтөд багтаалаа бараад ирэхэд буюу лизингийн нэг төдийлөн мэдхгүй байсан учраас зээлийн бодлогод ахны оруулж үзээ, түрээсийг оруулж үзээ, янз бүрээр ингээд шүүх практик явуулжсанаар хөө энэ чинь яхахгүй нөгөө зээлийн бодлогод ах түрээсийн аль альнийхэн шинжийг нь агуулсан юм байна өөрөө санхүү төлөөс тийм жишээлүүд юм байж болно. Эсвэл одоо нүүрс таван толгой хоёрдугаар онцлог нүүрс хэдэд рүү ингээд богино рейсээр ингээд зөөж тийм ээ эндээс ядад Монголын хоолны компани гэрээ хэлцэл хийгээд тэгээд нөгөө нүүрсээ зөөгөл хатаж ингээд тоосон бичижгээд ингээд явдаг. Энэ бол урд нь гардггүй байсан. Одоо түүнээс ч зөндөө багаа нуу гарч ирж штэ тийм ээ. Өнгөө төлөв нүүрсийн бодлого байсан. Бүгд тэгээд бол нөгөө машин хил даваад явжсэн чинь гинжээс шатхуун авдаг байх гэсэн чинь нөгөө авчихсан. Нөгөөгийн сайн чинь тийм ээ. Хэдийн тал нөгөө хоёр төрөлжлөгч компани байна шүү дээ. Хэдийн компани Монголын компани. Монголын компани маш их нөгөө авчихсан. Хэдийн компани нөгөө за ингээд буцаад ирсэн чинь нэхэмжлэгтэй ч байдаг юм уу ч гэдэг. Тэгээд манай чи машиныхаа тэр чинь том машиныхаа энэ дугуйг солилцсон байна. Чи энэдээ нэгд суртын албан нөхцөл байсан гэдэг юм уу. Гэх мэтчлэнгийн энэ харилцаагаас үүсээ зөндөл юм гарч ирж байгаа. Нэг асууж байна. Нотлох баримтыг шүүгч ерний эрдэмтэн
Юу юм дээр яг яах юм бэ? Нотлох баримтыг гаргаж өгөн цуглуулан бүрдүүлнэ гэсэн ойлголт байдаг байхгүй. Нотлох баримтыг гаргаж өгөх цуглуулах нь бол нөгөө нэхэмжлэгч хариуцагч, эргийн оролцогчийн үүрэг, эрх үүрэг. Тэр юу гэдэг вэ? Үүрэг энэ үгээр нэхэмж шүүхэд гаргасан нэхэмжлэл болно. Нэхэмжлэлийг татгалзсан татгалзлаа эргийн оролцогч өөрөө нотлох үүрэгтэй гэдэг. Юусэн энэ том зарчим. Харин иргэний эрг гинэ шийдвэрлэх ажиллагааны шүүгч маань яг гэхээр аль нэг тал нь би нэг бүрдүүлж чадахгүй байна. Энэ нотлох баримт хөдөө байгаа. Би очиж авч чадахгүй. Энийг аваад ирээч. Нэгдүгээр өөр газар гадаадд байгаа хөдөө байгаа. Хоёрдугаар энэ нотлох баримт төрийн нууцтай холбоотой, хувийн нууцтай холбоотой, байгууллагын нууцтай холбоотой би олж авч чадахгүй байна. Шүүхээ гаргаад өгөөч. Гуравдугаар зөвхөн шүүхийн ажиллагаагаар төрөний хэлдэг гэрчийн мэдүүлэг гэдгийг чинь шүүгч өрөндөл авчрах юм шүүхтэр авчирчл яадаг болохоос худгийн хажууч гэдэг үг гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр хүний гэрчээр асуугаад өгөөч. Шинжээч томлоод өгөөч. Одоо яг шүүхийн зайлшгүй оролцоо шаарддаг. Тийм дээр хүсэлт гарах юм бол шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулдаг. Энэ бол зөвхөн хэргийн онцгчийн хүсэлтэд шүүхийн зүгээс бүр эрхийн хэмжээнд бүрдүүлдэг ийм зөвхөн ажиллагаа. Сайн дөрөв. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчүүд уг нь бол хараад ахад бол нэг ойролцоо ажилттай юм шиг байна. Захиргааны хэргийн шүүгчүүд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг учраас нотлох баримтыг бүрдүүлж болдог санаачлагаар инвестиц тийм мапаар байна. Албан бичиг аваад яг тэрийг аваад ирэх. Иргэний хэргийн шүүгчүүд бол ерөөсөө бүрдүүлдэг байна. Эрүүгийнх бол бүр угаасаа нотлох баримт бүрдүүлдэг. Нотлох баримт нь хэрэг бүрдүүлдэг байцаалаас бүрдэгдээд ингээд юм хац дээр бүрдүүлж байгаа шүү дээ. Шүүгчийн зөвсөд төлөвлөлт уушаад байна. Тэгээд гаргаж өгөх цуглуулах нь хэн юм бэ? Хэргийн оролцогч нөгөө нэхэмжлэгч хариуцагч байна. Өөртөө цуглуулна, өөртөө гаргаж өгөх.